Авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан Ice Global телевизээс зохион байгуулсан дуу шүлгийн уралдааны ялагчид тодорлоо. Манай улсын 3 улчин Эверестийн оргилд мөрөө гаргалаа. Барилгын өргөгч төхөөрөмжийн тороос тасарснаас 3 хүн амиа алджээ. Улаанбархны халдварын батлагдсан тохиолдол 2296 болж нэмэгджээ. Дүлцэн өргөх лус дахих ёслол боллоо. Улаанбаатар хотод чимээгүй байх журам хэрэгжиж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Тэгвэл одоо манай уралдааны ялагч тэргүүн байр 3 сая төгрөгийн шүлгийн төрөлдөх эзнийг алдаршуулан дуудах гэж байна. Энэ бол Бүхбатийн Маргад Эрдэнэ. Монголын ирээдүйн болсон Маргад Эрдэнэтэй баяр хүргэе бүгдээрээ. Шүлгийн төрөл тэргүүн байр 3 сая төгрөг. Авгаа эх орны дайны ялалтын 80 жилийн зориулан Ice Global телевизээс өндөр шагналын сантай цэрэг эх орны сэдвт дуу шүлгийн уралдааныг зарласан. Сар гаруй хугацаанд өрнөсөн уралдааны ялагчид өнөөдөр тодорч байна. Дууны төрөлд чөлөө тур бүтээлч Гүнжлам Закаты Алле дуугаар шүлгийн төрөлд сурагч Маргад Эрдэнэ ардын уран зохиолч Баавуугийн лавгсүрэнгийн хатины хаагааг орхисон хаалга шүлгээр тус тэргүүн байр эзэлж тус бүр 3 сая төгрөгийн шагналын эзэд болцгоолоо. Здесь все ночь горела звезда одинокая, и туман прозрачный лежит у реки. Өнөр тунд шитгэн байсан 1943 он 3 дугаар сарын 22. Уралдаанаар дамжуулан хүн төрөлхтний түүхэнд гамшиг хагацал суйрлыг дагуулсан түүхэн үйл явдлыг эргэн сануулахыг зорьсон. Энэ ч утгаараа оролцогч бүр сайн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг инхүү орууллаа. Уралдааны ялагчдын талаарх дэлгэрэнгүй бичлэгийг манай телевизийн цахим хуудаснаас үзээрэй. Дэлхийн хамгийн өндөрлөг Эверест уулын ноён оргил 8848 метрийн өндөрт олон улсын хэмжээний мастер бат тогтох бат гişиг нар амжилттай авирсныг 8000 Expeditions компани албан ёсоор зарлалаа. Тэд өнгөрсөн сарын 13-нд төвдийг зорьсон бөгөөд өнгөрсөн 7 хоногт авиралдаа эхлүүлж энэ сарын 18-ны өглөөний 06 цаг 30 минутанд амжилттай гарсан байна. Үүгээр тэд Эверестийн оргилд мөрөөлдсөн манай улсын 15-16 дахь уулчин боллоо. Батшгийн хувьд спортоор хичээлж хорт хавдраа ялан дийлж эдгэснээсээ хойш 2 дахь том оргилдоо инхүү амжилттай авирчээ. Тэдний дараагаар өнөө өглөөний 06 цаг 45 минутанд ариун зул мөн л амжилттай авирсан тухай 14 Pix Expedition албан ёсоор зарлалаа. Үүгээр тэрээр Эверестэд гарсан 17 дахь уулчин боллоо. Барилгын өргөгч төхөөрөмжийн тороос тасарснаас 3 хүн амиа алджээ. Тодорхойлбол энэ сарын 17-нд Ховд аймгийн Жаргалант суманд баригдаж буй 5 давхар 40 айлын орон сууцны 4 давхраас 11 хүн унаж бэртснээс 2 нь газар дээрээ нэг нь нэмлэгт хүргэгдснийхаа дараа амиа алджээ. Мөн 3 хүний биеийн байдал хүнд ухаангүй байгааг цагдаагийн ерхий газрын ахлах мэрэгчлэн цагдаагийн хошууч Баяр Бэлэг мэдээллээ. Осын шалтгаан нь барилгын талбайд өргөгч төхөөрөмжийн тороос тасарч унснаас үүдэлтэй байна. Барилгын ажлыг өнгөрөх оны 4-р сард эхэлсэн байсан бөгөөд уг осолд хэрэгнээ шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Улаанбархны халдварын батлагдсан тохиолдол 2296 болж нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар халдвар төвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт 371 хүн хэвтэн эмчилүүлж байна. Мөн 369 хүнийг гэрээр тусгаарлан ажиглаж байна. Түүнчлэн халдвартай хүнтэй ойрцсон харьцангийнх 33237 хүн байна. Халдварт 10-аас 14 насныхан илүү өртөмтгий байгаа бөгөөд үүний дараа 0-оос 4 насныхан, мөн 5-аас 9 насныхан орж байна. Халдварын тохиолдол анх бүртгэгдснээс хойш нэг хүүхэд нас барж 1556 хүн эдгэрчээ. Улаанбархан нь халдварлах чадвар асар өндөрч вакцинаар сэргийлэх бүрэн боломжтойг эмч мэрэгчлэнүүд сануулсаар байна. Улаанбарханы нэгэн адил зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр халдварт саа өвчнөөс мөн л вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой юм а. Тахир дутуу болох эндэх эрсдэл өндөр саа өвчний эсрэг дархлаажуулалтын 7 хоног эхэлжээ. Жил бүр дүүнхор бурхны үднээс дүлцэн өргөх
Лус техник ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг. Уг ёслолыг 1994 онд Монголын бурхан шашинтны төв Гандан Тэгчинлэн хийдийн Дэчин Галаба датсан буюу богд гэгээний шар урданг дахин сэргээснээс хойш гацуурт дахь хар усан тохон аманд зохион байгуулж иржээ. Дүлцэнгийн ил сүргөх буюу хот мандлын ёсны дагуу нарийн чандтайгээр бүтээсэн элсийг бурхан шүтэн газар нутаг уул усны эзэн лус савдагт өргөхөд тэдний сэтгэл баясдаг гэж үздэг. Лусад өргсөн хот мандлын нэг ширхэг элс нь 10,000 лан алт өргсөнтэй тэнцэх их буян хураадаг гэж үздэг байна. Харин өргсөн элснээс нэг ширхгийг ч эргүүлэн авчрахыг цэрлэгээ. Учир нь лус дагаж ирдэг гэж сануулдаг байна. Брэдийн нийслэл Улаанбаатар хотод чимээгүй байх журам хэрэгжиж байна. Хотын захиргааны мэдээлснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөх ангийн шалгалт ихэлсэн учраас газар шорооны бүх төрлийн ажил эрхлэгчдэд орчны дуу чимээг гаргахгүй байхыг уриалж бас шаарджээ. Үүний дотор онцгой байдлын үед нийслэлийн захиргаатай зөвшөлдсөж ажиллах юм байна. Түүнчлэн шалгалтын үед үйл явцыг тасралтгүй бүртгэх, тандах видео төхөөрөмж зэрэг техникийн хэвийн ажиллагааг хангахыг холбогдох албаныханд даалгасан байна. Учир нь видео камерын эвдрэл, бичлэг зогсох, материал хэвлэх зэрэгт гарсан хүндрэл бэрхшээл нь шалгалтыг түтгэлзүүлэх, үр дүнг хүчингүй тооцох үндэслэл болдог байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.